За сайн байцгаана уу? Та хэд маань энэ Амосын дугааруудыг гайхдаг байсан уу? Би ч гэсэн анх гайхдаг байсан. Дугааруудын бидтэй бас тайлбарлуул сонирхолтой юм уу гэж бодсон. 1, 2, 3, 4, 5 тэгээд 90 гэсэн дугаартай одоо бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгээд дугаар нь яг ямар учиртай юм бэ гэж бодож иж магадгүй. За 99-ээс эхлэе. Профешналлуудад мэрэгжлийн та бүхэнд зориулсан гэсэн үг шүү. Өөрийнхөө техник ур чадвараараа гайхуулахад шаардлагатай бүх бүтээгдэхүүнүүд нь энэ 99 номертой гэж ойлгож болно гэсэн үг. 99 дугаартай бүтээгдэхүүнүүдийг гоё хооронд нь холиод хослуулад инхээр зүгээр гайхамшиг бүтдэг гэл ойлгочих болно. Тэгээд та хэд ингээд тус бүрийнх нь бүтээгдэхүүнийх нь мэдээж одоо дэглэгрэнгүй авч болно. Гэхдээ би ерөөсөө тоог л өнөөдөр яриа авчи. Тимээ яаж гоё болох вэ? Будгаа яаж бүр илүү тод эрүүл болох уу гэдгийг бол эдгээр ингээд шийдээд төвчдөг гэсэн. За нэг болохоор стайлинг гэсэн үг. Салонд зориулсан бүтээгдэхүүнүүд төлхөө нэг номертайгаа гэсэн. Та хэдийн ур чадвар ажиллагаач нь улам илүү гоё олгох, улам илүү харц булаам тийм болгоход зориулсан бүтээгдэхүүнүүд бол нэг номертайгаа шүү. За 2 номертой бүтээгдэхүүнүүд маань юу гэдэг лээ? Хуухтай холбоотой бүх бүтээгдэхүүнүүд 2 номертой. За тэгээ хуухны өөрийнх нь байдлаас нь шалтгаалаад одоо тослог хуурай гэмзэг байдлаас шалтгаалаад эдгээр нь дотроо ингээ олон янз болоос салцдаг гэсэн. За тэгээ энэ арай гэгээлг нь болохоор илүү хаганд чиглэсэн чийгшүүлэх гоё ингээ ус мэдрүүлэх тийм байдаг бол энэ бараа нь бол үс уналтын эсрэг жилхэн чиглэсэн байдаг гэсэн. Тэгээ та хэд маань энийг тус нь нээгээд үнэртэд үзээрэй бүр ямар тансаг гэж одоо нэг нь нээж үзүүлье. За энэ жишээлбэл ногоон цайны ханднаас гаргаж авсан үс уналтын эсрэг. Энийг ингээл харах юм бол ийм өтхөн байж байгаа. За тэгэхээр 2 номер маань ерөөсө хууханд зориулсан гэж ойлгож болно гэсэн. Бүр имчилгээний пак нь хүртэл хуухандаа түрхэн, заавал хуухандаа түрхэн. Биднийг зүгээр ингэж ойлгоно гэсэн. Бид нар нүг жишээл арьсандаа ингээд гүн цэвэрлжлээ шүү дээ. Тэгээд дангаар нь орчих юм бол бидний арьс ингээд эмзэг болчих шүү дээ. Пак байгаа. Энэ пак нь болохоор хуухны пак. Ерөөсө хууханд хүргэж болохгүй гэдэг ойлголт энэ Амосын яг энэ дээр бол ерөөсө байхгүй. Яг нүүрний арьс ингээд чийгшүүлээд одоо тоник те нүрний чийгшүүлэгч тос шиг үйлчлэгээ зүйлэн гэсэн. Тэгэхээр хуу арьсыг гой балансыг тааруулж өгөн чийгшлийг нөхөж өгч ингэж дүүргэж өгч усны болцоог ингэж тэжээж үйлчилгээд арьс. За тэгвэл 3 яад юм бэ гэхээр 3 зүгээр будагтай усыг гой будгийн улам хугацааг нь одоо тэг гой сайхан тод гялалцсан харагдвал хугацааг нь сунгаад өгчдөг гэдээ ойлгочих болно. Тэгэд ийм царайлаг ягангтай. За 4 номер яадаг вэ гэхээр ерөөсөө боржгор усны бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн. Боржгор хэвийг байрна, дэмжин, тэ улам тодруулна, боржгор хэвийг барина, тэ бүр шулуун устэй хүний орооцсон эндүүгээр ингээд барьсан байгаа хэв нь амархан гарчаад байдаг. Тэрийг нь удаан барьж өгдөг гэсэн. За тэгэхээр ерөөсөө долгион боржгорыг дэмжигч тоо гэдээ ойлгочих болно. 5 яад юм бэ гэхээр ерөөсөө гэмтэлтэй хуурай усанд зориулсан тэр төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Бус шар өнгөтэй нь яадаг гэхээр илүү их гэмтэлтэй одоо хатуу ширүүн одоо тийм их үстэй маш их гэмтэлтэй усанд болохоор уургийн агуулмжтай үсэнд бүр уургийг нөхөж өгдөг ийм эмчилгээний төрлөөдөг бол энэ ягаан 5 номер нь болохоор яадаг вэ гэхээр хуурайшлыг илүү их одоо чийгшүүлж илүү гой тижээлэн өгөх зорилготой байдгаа гэдээ ойлгоход болно гэсэн. Тоонуудын хувьд манайх ийм ялгаатай байдаг байна шүү дээ. Тэгэхээр та хэд бас Амосын энэ тоог мэдчихсэн үү? Амосынхаа бас дуршлагыг хуваалцаарай. Тэгээд доор сайн комент бичиж үлдээгээрэй. Үр дүнгуудээ хуваалцаарай. Тэгээд дараагийн удаа ямар бүтээгдэхүүнийг илүү онцлмоор юуны тухай бичлэг үзмээрэн тэрийг бас комент хэсэгт бичээрэй.